Удирдлагч NBC-ийн студид эрчим хүчний сайд найдлаа хүрэлцээрээд байна. Танд өглөө нэрвээ. Баярлалаа. Тэгэхээр бас Монгол улсын засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаад бас харьцангуй богино хугацаа өнгөрч байгаа шиг байна. Одоо 2-7 хоног гарантай ерөнхий нэг юм хугацаа явж байна. Тэгэхээр таны хувьд бас эрчим хүчний сайдын албыг аваад удаагүй байгаа. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдлын хувьд ямар байгаа талаар та бас нэг тодорхой мэдээлэл өгөхгүй. Монгол улсын эрчим хүчний салбар энэ ямар хэмжээнд явж байна? За эрчим хүчний салбар бол Монгол улсын ер нь аль эдийн засгийн суурь салбар нь болдог. Эрчим хүчний салбар амжилттай байж үж, үр ашигтай байж үж эдийн засгийн өсөлт гарна. За өнөөгийн байдлаар бол яг бодиттой шууд тодорхой хэлэх хэрэгтэй байна. Эрчим хүчний салбар дээр хийх ёстой ажлыг цагт нь хийгээгүйгээс, хөрөнгө оруулалтыг хийгээгүйгээс, технологийн шинжилгээ хийгээгүйгээс, ер нь салбарыг шинжилгээгүйгээс болоод одоо ужигэрсэн олон жилийн хур асуудал хуримтлагдсан байна. Энэ бол яг өнөөдрийн бодит байдал. Энэ юугаар илэрч байна вэ гэхээр нэгдүгээрт бид нар цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд өнгөрсөн жилийг иргэд бүгдээр санаж байгаа. Тэгээд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд орно гэж байгаа чинь бид нар хангалттай цахилгаан станц их үүсвэрээ барьж чадаагүй, цагт нь хийгээгүй л гэсэн. Эдийн засаг өссөөд иргэд хэрэглээ нэмэгдээд байхад бид нар тэрэнд таарсан цахилгаан станц их үүсвэрүүдээ барьж чадаагүй л гэсэн. Таарсан дамжуулах шугамаа барьж бүтээн байгуулж чадаагүй л гэсэн. За энэ бол ноцтой асуудал. За хоёр дахь нь салбар өөрөө санхүүгийн хувьд, мөнгөн урсгалын хувьд хүнд байдалд орсон байгаа. Өөрөөр хэлбэл тэнд ажиллаж байгаа 17 мянган хүн байгаа. 17 мянган хүний өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүч хөдөлмөр зүтгэл үнэлэгдэхгүй байна л гэсэн үг. За эргээд энэ нь бол санхүү хүнд байдалд оруулаад цаашдын хөрөнгө оруулалт засвар үйлчлэгээ ер нь найдвартай, чанартай цахилгаан дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагаа тасалдж байна л гэсэн үг. Тэгэхээр бодит байдлын төсөөл юм байна. Тэгэхээр бас ер нь таны хувьд бол бас санхүүгийн чиглэлийн мэргэжлийн хүн шүү дээ. Тэгэхээр салбарын хувьд бол эрчим хүчний салбарт бол одоо сая бас эрүүл мэндийн сайдыг тухайлбал санхүүгийн мэргэжлийн хүн томилогдлоо гэдээ нэлээд хүмүүс шүүгж байсан. Тэгэхээр нөгөө талдаа бол сайдын хувьд бас нэлээд шин шийдлүүд гаргаж ирж байгаа шиг байна. Тэгэхээр таны зүгээс ч бас тийм хүлээлт байна гэж ер нь бол хараад байгаа. Өөрөөр хэлбэл энэ салбар өөрөө хур их асуудал хоримтлагдсан төвөгтэй менежментийн зайлшгүй гонцтой шийдлүүд нэлээдгүй шаардж байгаа нөхцөл байдалтай байна. Тэгэхээр энэ богино болон дунд хугацаанд яг авч хэрэгжүүлэх таны зүгээс ихний хэлж нэн шаардлагатай арга хэмжээнд ер нь юу гэж тодорхой байна? За ер нь зүгээр салбарын сайд хүн юу хийх ёстой юм. За би бол олон ажил байгаад 3 зүйлийг дуртай л да. Нэгдүгээрт бол тэр салбарын бодлого стратеги нь ямар байх ёстойг тодорхойлох ёстой, тэрэндээ тэргүүлэх ёстой. Хоёрдугаарт тэр салбарт ажиллаж байгаа тэр одоо манай салбарч 17 мянган хүн ажиллаж байна. За болон эрчим хүчний салбарын үн цэнийг нь өсгөх ёстой юм байна. Олон нийтэд нийгэмд гадаад дотоод. Гуравдугаарт нь энэ салбарын бүтээгдэхүүнийг тэр бүтээж байгаа баялагийг иргэдэд, улс төрчдөд, одоо шийдвэр гаргаж байгаа улсын хурлын гишүүдэд, бусад салбарынханд гадаадын хөрөнгө оруулагчдад, дотоодын бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй юм. Түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Ингэж энэ салбарчин өөрөө урт хугацаанд чанартай эрчим хүчийг үйлдвэрлэж иргэдэд хүргэх, бизнесийг дэмжих эргээд 17 мянган хүний салбарын ажиллаж байгаа хөдөлмөр ажилтны хөдөлмөр үнэлэх гэсэн байна. Тэгээ үндсэндээ давчхандаа бол сайдын ажил ердөөсөө энэ. Миний хувьд одоо яг үнэхээр түрүү хэлсэн тэр хүнд байдал байна, тулгамдсан асуудлууд байна. Гэхдээ энийг бол хоёр ангилаад ажиллаж байна. Нэгдүгээрх нь бол яг харахгүй таны түрүүнд хэлдэг тулгамдсан асуудал. Хоёр асуудал байна. Нэг нь үйлчлэлийн асуудал. Яаж харахгүй гаднаас импортлоод яах ч аргагүй сох дутаад байгаа чадлын дутагдлыг яах вэ? Энийг яаж богино хугацаанд өгөх вэ? Бас шаардлага засвар үйлчлэгийг цагт нь чанартай цаг алдахгүйгээр одоо энэ зууны цагт одоо эхлээд ингээд яаралтай хийж амжих вэ? За бас шаардлагатай байгаа энэ жил жишээлбэл Сэлэнгийн 70 мегаваттын цахилгаан стандарт ашиглалтанд орохоор байгаа. За мөн бүгдээр нь хятад ард улсаас өмнө байгаагүй бас нэг 80 орчим мегаваттын цахилгаан эрчим хүчийг импортлох нөхцөлийг бүрдүүлэх ёстой байгаа. Тэгээ энэ хоёр бол энэ жил орж байгаа гол хоёр их үүсвэр. Энийг цагт нь хугацаа алдахгүйгээр алдаа гарахгүйгээр одоо нэмэх ашиглалтанд оруулах асуудал байна. Тэрний цаана магадгүй энэ өвчтөйг давахын тулд бид нар бас тодорхой хэмжээний шинэ их үүсвэр хэрэгтэй. Энэ дээр маш богино хугацаанд одоо 11 сараас өмнө амжуулахаар ямар төсөл ажил байна гэдэг дээр бид нар ажиллаж байна. За энэ бол богино хугацааны ажил. Тулсан ажил. Тулгамдсан ажил. Энийг бол хийн. Засгийн газрын түвшинд ярилцж байгаа. Энийг бол шийднэ. Хамгийн чухал нь цаашдаа энэ асуудал ингээд дараа жил ужиграад байхгүй тулд ер нь урт хугацааны дунд хугацааны бодлого нь ямар байх гэдэг. Энэ дээр бол нэлээд хэдэн ажил
төлөвлөж байна. Олон ажиллагаа хэдхэн нэгдүгээртэй бий. За нэгдүгээр салбараараа улс орнороо эрчим хүчээр яах ёстой гэдгийг нэг чигтээ харах хэрэгтэй. Бодлого стратеги тодорхойлно. Энэ бол тодорхой юмсууд байгаа боловч яг ямар их усэр байх юм, ямар станц байх юм, тэр нь сэргээгдэх байх юм уу, нүүрснийх байх юм уу, цөмийх байх юм уу, усных байх юм уу гэдэг тов тодорхой гарах хэрэгтэй байна. Тэгжээж бид нар юунд хөрөнгө оруулах тодорхой ойлгоно. За энэ бол нэн тэргүүн хийх ёстой ажил. За үүний араас үн тарифын бодлогын шинжилгээ. Үн тарифын бодлогын шинжилэл гэж ярихаар яг иргэд бол зарим тодорхой магадгүй улс төрийн зорилгоорч мушгин гуйлах тохиолдол байна л да. Үн нэмэгдэж байгаа юм байна. Үн нэмэх тухай асуудал ердөөсөө биш. Үнийг зохистой төвшөнд нь авчирч тухай асуудал юм байна. Үн ер нь зүгээр тариф эрчим хүчний үн иргэдэд хал балгүй, дарамтгүй, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах байгаа бизнес эрхлэгчдэд гадаад дотоод үн хамаагүй тэднэрт бас таатай, зохистой. Нөгөө талаасаа энэ баялагийг бүтээн байгуулж байгаа өдөр шөнөгүй ажиллаж байгаа тэр бид нар хэлээд 17 мянган эрчим хүчний салбарынханд хөдөлмөрийг нь үнэлэхүүц байх ёстой. Тэгээ энд эдгээрийн балансыг тэнцвэрийг бариад урт хугацаанд төрөөс татаас авдаггүй, гомдол тавьдаггүй, иргэдэн гомдолдоггүй ийм зохистой үнийн түвшинд хүрэх нь үнийн бодлогын тарифын шинжилгээ гэдэг нь энийг хэлж байгаа юм шиг. Тэгвэл үн тариф хөдлөхтэй биш. Тэр цаана явж байгаа хин шийдэх юм, хизээ яаж шийдэх юм, өртөг зардлаа яаж бууруулах юм. Энийг ингээд зэрэг тал талаас нь хийнэ гэсэн үг юм байна. За бас нэг чухал ажил бол тархмал их усрын асуудал. Монгол улс бид нар өөрсдөө энэ том нутагтаа цөөхөлөө хэрэг тарж амьдардаг. Тарж амьдардаг болвол яг тэрэндээ таарсан тархмал их уср байх хэвээр. Их уср нь ямар байхаас үл хамааран яг сэргийлтэй их уср давмгай байж болно. Гэхдээ ямар ч сан ингээд суманд, багт, айл өрхөд аслагдсан баг энд бид нар ямар зарчмаар яаж тархмал их усрыг хүргэх юм бэ гэж байгаа нь бол эрчим хүчний салбарын бас нэг бодлогын чухал асуудал байгаа. Энийг бид нар хийн. Бас нэг зүйл бол ухаалаг болох. Өнөөдөр технологи хөгжиж байна. Ухаалаг тоолуур тавиад одоо бараг 50% нь хүрсэн байгаа. Энийг нэгтгэхэд хүн очиж цахилгаан тог бичдэг биш. Эндээс нь автоматар бичдэг. Иргэдэд системээр яв. Тий. Тэгээд хяндаг иргэдэд зохих мэдээллийг нь бодиттой хүргэдэг эрчим хүч гэж юу юм? Яавал хэмнэх юм? Яавал таны төлбөр бага гарах юм гэдэг талаас нь зөвлөдөг, хүргэдэг. Ер нь хэрэглэгчтэй илүү ойрхон байх хэрэгтэй байна. Түүнээс нэг эрчим хүч үйлдвэрлээд авбал авах гэсэн байдлаар биш. Тэгэхээр энэ бол бас зарчмын хувьд том өөрчлөлт байх хэрэгтэй. За мэдээж хэрэг иргэд хүсдэг зайлшгүй их зүйл бол засаглалын чанарын асуудал. Эрчмийн салбар бол ер нь зардал дээр тогтдог салбар, ашиг олдог салбар биш. Тэгэхээр зардал нь өөрөө бодиттой үр ашигтай байх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр бид нар 27 төрлийн өмчт компани бид яг хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтайгаар цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж чадаж байна уу гэдэг асуултыг тавих ёстой. Энийг бол иргэд шаарддаг нь бол яхарахгүй зүг. Тэгээ энэ дээр бол бид нар засаглалын шинжилгээний талаар олон ажлыг төлөвлөж байна. Тэгэхээр бас яг дараагийн асуулт бол яалтчгүй таны хүндсэн бас реформтой холбоотой нэг үндсэн хүчин зүйл бол тарифын асуудал яригдж байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр CNBC-ийн зүгээс бид бүхэн бас дэлхийд яг хамгийн өндөр цахилгааны төлбөртэй тарифын хувьд нэлээд өндөр юм судалгааг бас хийж топ 10-ыг тодорхойлж гаргасан байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг хүрэхээр студид оюун ажиллаж байна. Тэгэхээр өдөр тутмын иргэдийн амьдралд санхүүгийн шууд нөлөөллийг үзүүлэгч бас нэгэн чухал хүчин зүйл бол яахын аргагүй цахилгааны төлбөр байдаг. Уг төлбөрөөс хамаарат бид өдөр тутмын цахилгааны хэрэглээг зохицуулж байдаг бол иргэдийн төлбөрөөр тус салбар оршин тогтнох хэсэг нь шийдэгдэж байдаг зөв тогтолтой байдаг юм а. Тэгэхээр иргэдийн цахилгаан хэрэглээний хамгийн өндөр төлбөртэй улс бол одоогоор Вермонт улс байна. Киловатт цаг тутамдаа 1664 төгрөгийг төлдөг энэ улс жигсаалтыг тэргүүлж Ирланд бас харин 1585 төгрөгийн төлбөртэйгээр удалж байна. Үүний араас Итали улс 1486 төгрөгөөр 3 дугаар байранд орж, Кейманы арлууд 1468 төгрөгөөр 4 дугаар байрт бичигдсэн байна. Харин жигсаалтын 5, 6, 7 дугаар байруудад 1436-аас 1439 төгрөгөөр Бельги, Лихтенштейн, Герман зэрэг улсууд орсон байна. Сонирхуулахад өнөөдрийн байдлаар цахилгааны төлбөр хамгийн бага авдаг цөмийн эрчим хүчийг хөгжүүлсээр байгаа Иран улс нь тэг 1000-ны 3 цент буюу 10 төгрөг орчимд байгаа нь сонирхолтой байна. За баярлалаа байна. Тэгэхээр бас яг энэ мэдээлэлээс ингээ харахаар ер нь бол манайх бол одоогийн байдлаар нэг 285-315 төгрөгийн хооронд ерөнхий тариф бас нэг бодогдож байгаа ийм
нөхцөл байдалтай явж байгаа. Ер нь тарифын өөрчлөлтийг хамгийн оновчтойгоор ер нь ямар хугацаанд хийх нь зөв юм бэ? Нөгөөдгөр бас сая сүүлд ерхий сайд мэдгдсэн байсан шүү дээ. Ер нь бол одоо либералчлах цаг нь бас болсон. Гэхдээ бас хэрвээ огцом энийг өөрөө шууд чөлөөлвөл нөгөө талдаа инфляцийг шууд өдөх бас нэг юм эрсдэл шок үүсгэх эрсдэл бас байгаа. Тэгэхээр энийг та бас эдийн засгийн үеийн үднэж өгөөж ярьж. За энэ бол хэцүү асуудал. Монгол улс бол яг дэлхийн бусад улсуудтай харьцуулах юм бол сая үзүүлэлээ хамаагүй бага байгаа. Цахилгаан дулааны үн маш бага түвшинд байгаа. Гэхдээ бусад улсад үнэтэй байдгийн байна гэд энийг өсгөх нь бол бодлого биш юм аа. Монгол улсын нөхцөл байдлын юу вэ? Худалдаа авах чадвар юу вэ? Эдийн засгийн хөгжлийн ая шатандаа яваа билээ гэдгээс хамаарат бид нар бол маш тийм ухаалаг уян хатан бодлого барих хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямар ч байсан үйлдвэрлэж байгаа өртөгтөө ойртох хэрэгтэй. Дөхүүлэх хэрэгтэй. Түүнээс одоо юу гэдэг гарч байгаа зардал одоо тэр олон мянган хүний хүс хөдөлмөр засвар үйлчлэгээ энэ өртөгтөө дөхөхгүй хэтэрхий бага байх юм бол энэ нөгөө засвар үйлчлэгээ эрчим хүчний чанарт нь нөлөөлж байгаа. Ийм байгаа учраас л цахилгаан хязгаарлаад байгаа шүү дээ. Ийм байгаа учраас хөрөнгө оруулалт байхгүй. Ийм байгаа учраас бид нар цахилгаан станц барьж чадахгүй, шугамар татчихдаггүй. За тэгэхээр бас нэг хамгийн чухал зүйл нь нөгөө талаас нь би түрүүнд дурдсан. Бид нар яг эрчим хүч цахилгаан дулаанаа хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадчихна гэдэг асуудал. Одоо засаглалын асуудал. Илүү зардал гаргаж гин үү? Бүтээн хэмжээ хамгийн сайн байж чадж гин үү? За ухаалаг байх газар одоо технологи хөгжсөн үед байж чадж гин үү? Хэрэггүй газар хүн ажилуулад зардал илүү гаргаад байгаа юм шүү. Шаардлагагүй газар илүү ажил хийгээд байгаа юм шүү гэдэг. Ер нь зүгээр ингээд засаглалын тэр чанарыг сайжруулад зардал буруулах нь бас нэг үнэхээр хаяж болохгүй нэг чухал ажил юм аа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр үн тарифын бодлогын хувьд хоёр зүйл байгаа. Нэгдүгээр өртөгт нь яхахгүй шударга төхүүлэх ёстой. Нөгөө талаасаа өртөг зардлыг бууруулах ёстой. Засаглалыг сайжруулах ёстой. Тэгжээ зохистой төвшөндөө хүрнэ. За тэгээд бидэрт нэг юм тогтсон ойлголт байгаа. Үн тарифыг өөрчлөхгүй байж байгаад улс төрийн төрлөө өөрчлөхгүй байж байгаад ужруулцдаг. Ужруулчаад огцом нэмдэг. За энэ бол байж болохгүй зүйл. Тэгэхээр ерхий сайдын зүгээс өөрөө мэдэгдсэн байгаа. Эртээ дулааны цахилгаан станц 4-р станцаар ажиллаад нэг өгсөн чиг байгаа. Иргэдэд дарамт учрахгүйгээр айжмаар цахилгаан дулааны үнийг зохицуулах ёстой шүү гэдэг. Одоо энэ бол яхахгүй одоо бидний баримталж байгаа бодлого байгаа. Тэгэхээр иргэдэд ямар ч гэсэн дарамт учруулахгүйгээр шийднэ. Гэхдээ огцом нэмдэг биш. Айжмаар тэр инфляц болон өртгийн өсөлт болон иргэдийн орлоготой уялдуулаад ингээд айжим өсгөөд зохистой төвшөнд навьчих. Дөрөв нь миний хэлдэг. Иргэдэд дарамтгүй. Яг тэр салбарт ажиллаж байгаа 17 мянган хүний хөдөлмөрийн үнцнийг бас шударгаар үнэлэхүйцээр нөгөө талдаа хөрөнгө оруулагчид гадаад дотоод хөрөнгө оруулагчид юм бүтээ гэж байгаа хүмүүс ээлтэй таата тийм үн байх хэрэгтэй. Энэ эдгээрийн тэнцвэрийг олсон үн байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол эрчим хүчний салбар том богино хугацаанд сая энэ төр дутагдал байна, засвар үйлчлэгээ хийж чадахгүй байна. За тэгэд хөгжих, тэгэд эдийн засгийн өсөлтийн суур болох үндэс нь эндээс бүрдэх юм байна. Тэгэхээр салбарын сайдын таны зүгээс яг ер нь одоо саяны өнгөрсөн үеийн тухайд гарсан энэ ноцтой асуудлууд ингээ аваад үзэхээр Монгол улс ер нь чадрын талаас хизээ бүрэн ангиж ярих боломжтой гэж ер нь тодорхойлж харж байгаа бол ер нь дахиж ийм хязгаарлахгүйгээр бид шийдэх боломж нь хэр ойрхон. За яг одоо төлөвлөж байгаа бол 2027 оноос нэг 2-3 одоо төслийн одоо их усрууд ажилтанд орох юм байна. Тэгээ бөөрөлжүүдийн 2-р ээлж болон Баянгийн цахилгаан станцыг төлөвлөж байгаа шүү. Энэ бол яг богино хугацаанд бид нар ингээд болсон юм шиг болно. Гэхдээ энэ бол асуудал шийдэгдэхгүй. Ер нь суурлагдсан хүчин чадал төлөвлөж байгаа хэрэглээнээс нь 20 орчим хувиар урд нь явах хэрэгтэй. Урд нь явах хэрэгтэй. Тэгжиж цахилгаан хязгаарлахгүй болно гэхээс биш өнөөдрөөс бид нарт 20 орчим хувиар хойно яваад байгаа байхгүй. Энэ бол байж болшгүй алдаа. Энэ бол яг сүүлийн 20-30 жил Монгол улсын одоо энэ засгийн газрын гэдэг юм уу тухайн үед ярих хурж исэн хүмүүсийн одоо бид бүгдийн алдаа. Гэхдээ миний үүрэг бол энийг дүгнэхтэй биш. Одоо тэр алдааг яаж хурдан богино хугацаанд засах вэ? Тэгэхээр бид нар зөвхөн одоо явж байгаа ганц хоёр тийм нүүрсний ч юм уу том төсвүүдээ хүлээгээд суух биш. Хажуугаар нь тэр их үс суурийн станцуудын холцсон ямар байх юм гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Тэрэндээ таарсан гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ялангуяа хувийн хөвшлийг энэ татан оруулах хэрэгтэй юм аа. Түүнээс бүгдийг төр хийгээд бүгдийг төр хангаад салингийн хүртэл төр тавьдаг энэ сэтгхүүнсээ тогтолцоосоо дээр салах хэрэгтэй. Гэхдээ энийг айжмаар хийх хэрэгтэй. Тэгэхээр ямар ч байсан бол яг бодлого тэр чигтээ яв, энэ чигтээ явна. Тэгэхээр их үүсвэрийн
нэмж барих бүтээн байгуулах ажил бол хэрэглээнсээ одоо 4 биесэн 20 орчим бойр урд нь явах хэрэгтэй. Энэ чиглэлд алсаас нь хөрөнгө оруулалтыг татах, таата орчныг бүрдүүлэх, дээр нь хэрэглэгч төвтэй системийг бий болгох, түрүүн ярьсан ухаалгыг бий болгох. За тэгээд энэ салбарын хүний нөөцийн бодлогыг анхаарч байж бид нар энэ салбарын аюулгүй ажиллаж чадна. Ингэж бид нар урт хугацаанд салбарын амжилттай бүтээмжтэй ажиллах юм байна. Та түрүүн бас дурдлаа ялцгүй чухал нэг асуудал бол хүний нөөцийн бодлогын асуудал байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол таны өсмөнтөөс харахад 17 мянган орчим ажиллагсад бас яг энэ салбарт байна гэж. Тэгэхээр энэ яг хангалттай хэмжээнд ер нь инженери техникийн альчууд байгаа гэж үзвэл өшөө илүү цаашдаа бас энэ тал дээр авч хэрэгжүүлэх заашгүй шаардлагатай зүйлүүд бас юу вэ? За мэдээж хэрэг одоо энэ салбарыг бол энэ хүмүүсийн энэ эрчим салбарын нүүр хөдөлмөр хүчээр авч явж байгаа. Гэхдээ бас яг одоо юу гэдэг яг эд ажлын туршлагатай бүтээмж хамаг бүтээдэг дунд түвшний инженери техникийн ажлуудын дутагдал гарах нь мэдэгдэж байгаа. Тийм дутагдал байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр нэгдүгээрт энийг нөхөхөд одооноос эхлээд тэр одоо техникийн сургуулийн Монгол Улсын сургуулийн бусад мэрэгжлийн сургуулиуд дээр анхаарч сурах хэрэгтэй байна. За гадаад дотоодоо сурах бодлого явуулмаар байна. За дээр нь шинэ их үүсвэр, шинэ төрлийн мэрэгчлүүд хэрэгтэй болж байна. Жишээл бид нар цөмийн эрчим хүчийг ашиглая гэвэл эсвэл сэргээгдэхийн шинэ технологи зөндөө гарч байна. Тэр технологиудыг эзэмшихийн тулд бид нар мэрэгчлүүдэд амдаад бэлтгэх ёстой байдаг. Тэр ажил бол одоо орхигдсон байгаа харамсалтай. Тэгэхээр бид нар тэр Монгол улс эрчим хүчний дутагдалд орохгүй тулд илүү алсыг хараад явахын тулд мэрэгчлүүдийг өнөөдөр бэлтгэх ёстой. Өнөөдөр залуучуудаа дэмжих ёстой. Тэгэхээр бас бидний ярилцаг дуусгах төгсөж байгаа төгсгөлтөнд товчхон нэг асуулт нь сэргээгдэх эрчим хүчтэй холбогдож байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар өнөөдрийн дүүтийн мэдээллийг харахад 25 орчим мегаваттыг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байна, үйлдвэрлэж байгаа гэсэн юм өсөл байдал байгаа. Ер нь төрөөс цаашид барих яг сэргээгдэх эрчим хүчний бодлого нь юу? За сэргээгдэх эрчим хүчийг суурилагдсан хүчин чадлын 30% түргэнэ гэдэг бодлого заасан байгаа. 20-50 бодлогод. Гэхдээ хэрэглээ таны хэлж байгаа яг бодиттой хэрэглээ нь бага байгаа. Өнөөдрийн байдлаар 17.7% нь сэргээгдэхийн их үүсвэр байгаа Монгол улсад. Энийг бол бид нар бодлохоор зохистой дэмжих хэрэгтэй байна. Туйлшрахгүйгээр. Тэгээ сэргээгдхийг дэмжинэ гэж байгаа том гэрээг ямар нэгэн байдлаар өндөр үнэтэй хийх биш, худалдаа авах гэрээ хийх биш. Харин зөв түрүүний хэлдэг тархмал их үүсвэр байдлаар яаж дэмжих вэ? Тархмал гэж байгаа нь юу гэлж байгаа? Аймгийг хэлээд байгаа юм уу? Сумыг хэлээд байгаа юм уу? Айлыг хэлээд байгаа юм уу? Энэ дээр бид нар бодлогын бас цэгцлэх хэрэгтэй байна. Тэгээ одоо явж байгаа тэр 20 кВт хүртэлх чадaltaй нарны панел тавиад ч юм уу иргэд өөрсдөө бариад сүлжээ нийлүүлэх тухай шинэ зарчим журам үйлчилж байгаа. Энэ бол ажиллаж байгаа. Гэхдээ энийг тодтоход илүү үр дүнтэй болох талаас нь ажиллаж байгаа. Бодлогын тодорхой болгох, журмын илүү цэгцтэй болгох. Тэгээ яг тэр бодиттой тодорхой байгаад иргэд тэрэндээ элдв бензин тусгай зөвшөөрөл одоо саадгүйгээр, хүн сурталгүйгээр тэрийг хийдэг. Гэхдээ тэр үн тариф нь ямар байх юм? Яаж дараа нь системд нөлөөлөх юм? Энийг яаж бид нар дэд үтсээр нь ч юм дэмжих гэдэг бас тодорхой хэрэгтэй байгаа. Ямар ч байсан Монгол улсын эрчим хүчний ирээдүйн улс эрхэгдэх мөн. За маш хүрээлэн ярилцлага хүлээн авч бас хүрэлцэн ирсэн явдал талархал илэрхийлье.